байцгаана уу JT Mongolia байна. Өнөөдөр тэгэхээр Солонгос хэлний анхан шатны хичээлийнхаа дараагийнхаа дүрмийг одоо заах гэж байна би. За өнөөдөр ямар дүрм үзэх вэ гэхээр ерөнхийдөө үйл үгэн дээр ашиглагддаг get гэсэн дүрм байгаа. За энэ дүрм маань болохоор үйл үгэн дээр залгагдаад ирээдүйн цагийг илэрхийлдэг байгаа. За тэгэхээр үйл үгийн үндсээр залгаж хүсэл эрмэлзлийн утга илэрхийлнэ. Нэгдүгээр биеийн өгүүлэгчийн хүсэл эрмэлзлээс гадна асуух өгүүлбэрт хоёрдугаар биеийн сонсогчийн эрмэлзлийг илэрхийлнэ гэж байна. Тэгэхээр бие гэсэн нэгдүгээр биеэс та бүхэн ашиглах юм бол өөрийн хүсэл эрмэлзлийг илэрхийлнэ гэсэн үг. Харин хоёрдугаар биеэс ашиглаж байгаа хүн болохоор сонсож байгаа хүнийхээ хүсэл эрмэлзлийг асуух байдлаар ашиглана гэж байна. За энэ дүрмийнхаа ашиглагтай болохоор гээгүүлэгч их шиг алингаар төгссөн байсан get гэдгийг шууд залгах нэ. За жишээ авах юм бол цонон кулаараа масигэсоё гэсэн өгүүлбэр байна. Энэ болохоор нэгдүгээр биеэс хэрэгжилж байгаа би кола уунаа гэсэн утгатай өгүүлбэр байна. За дараагийн жишээ маань болохоор цонон пибимбаб을 먹겠습니다. За энэ өгүүлбэр маань болохоор би пибимбаб иднэ гэд энэ хоёр жишээ дээр байгаа энэ хоёр өгүүлбэр маань болохоор хоёулаа нэгдүгээр биеэс хэрэгжилсэн ирээдүйн цаг буюу өөрийнхөө хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн өгүүлбэр байна. За гурав дахь жишээ нь болохоор батши мосой тисигэсоё гэсэн өгүүлбэр байна. Энэ болохоор асуух өгүүлбэр буюу хоёрдугаар биеэс авсан хэрэгжилсэн өгүүлбэр байгаа. Утга нь болохоор бата чи юу идэх вэ гэсэн утгатай өгүүлбэр байна. За энэ болохоор саяны 3 дахь жишээн дээр байгаа өгүүлбэр болохоор сонсогч буюу сонсогчийнхаа хүсэл эрмэлзлийг асуусан утгатай өгүүлбэр байгаа шүү. За тэгэхээр саяны 3 жишээн дээр гарсан 2 үгийг би та бүхэндээ тайлбарлах гэж байна. Эхний үг нь болохоор bibimbap гэд Солонгосын хоолны нэр байна. Янз бүрийн ногоо орсон будаатай өндөгтэй ингээ холиод иддэг хоолны нэр байна. За дараагийн үг маань болохоор тисида гэсэн утгатай нэртэй гэсэн үг байгаа. За энэ нь болохоор могда буюу идэх гэсэн үгтэй яг адилхан утгатай үг. Гэхдээ могда гэдэг нь энгийн хэрэглээнд ашигладаг хүндэтгэлтэй хэлбэр биш, зүгээр л энгийн хэрэглээнд ашиглагддаг үг байгаа. Харин энд байгаа тисида, цапсушида гэдэг энэ хоёр үг нь болохоор идэх гэдэг үгний зооглох буюу хүндэтгэлтэй хэлбэрийн үг байгаа шүү. За тэгэхээр өнөөдрийнхөө үзэх хэлц үг нь болохоор гасмой цомида гэдэг гэсэн хэлц үг байгаа. За энэ үг нь болохоор энэ хэлц үгний утга нь болохоор 생각이 느낌이 매우 강하여 마음을 아프게 한다 гэсэн утгатай хэлц үг байгаа. Монголоор орчуулах юм бол бодол санаа буюу мэдрэмж нь хит хүчтэйгээс болоод сэтгэл нь өвдөх гэсэн утгатай үг байгаа. За энэ хэлц үгийг монголоор орчуулах юм бол элэг эмтрэх гэж байгаа. Энэ элэг эмтрэх гэдгээр нь монголчууд магиох ашигладаг хэлц үг байгаа. За ингээ өнөөдрийн өөр үзэх зөөр үг нь болохоор канан цонги 있어야 үнэн цонги 있다 гэсэн хэлц үг байгаа. Зөөр үг байгаа. За энэ зөөр үгэн дээр байгаа цон гэдэг үг маань болохоор сайхан сэтгэл, зөв уйл гэсэн утгатай үг байгаа. Тэгэхээр одоо орчуулах юм бол явж байгаа тийм сайхан сэтгэл нь байх юм бол ирэх сайхан сэтгэл нь заавал байна гэсэн утгатай буюу нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэсэн утгатай зөөр үг байх нэ. За өнөөдрийнхөө хичээлийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр дахиад уулзцгаая.